Би яг ийм подкаст хийгээд байсан юм. Миний мөрөөдлийн самбар биелж байна ногоно. Чи миний мөрөөдлийн самбарыг биелүүллээ ногоно. Өнөөдөр энд авчирсан хоёроо танилцуулаач. За. Сайн явдаг нөхөр бол. За энэ нөхрийг болохоор ногоно гэж дууддаг. Үндсэн нэр нь бол Атабис. Манай гэрийн ойролцоох дэлгүүрийг үд захиж байдаг байсан. Тэгээ нөгөө нэг хөрх хамтаа айгүй хөрх хааштай. Тэгээд яг ингээд манай найз залуу нөгөө түүнийг хэлээд харсан. Тэгээд ийм нэг амтан байсан. Би хоолсон гэж надад хэллээ. Яг дараа нь за яг таарах юм байна да гэж утсан чи яг л таарсан. Тэгээд яг эхний удаадаа би яг үнэхээр боломжгүй байсан. Олон амтантай. Тиймээсэн болохоор би тэгээд нэг хоолчоод за яг дараагуудаа чи надтай хэрвээ яг тааруул би чамайг заавал авъя гэж үлтэйгээ усахгүй гэсэн чи яг дараагийнхаа дэлгүүр оролтон дээр таарсан. Тэгээд гэртээ авчралт гэл манад харлсан байна да. Хүлээж ийсэн юм шүү тий. Хөөргөнд яг аль ч хүн яг дандаа л дэлгүүрүүд байгаад идэгсэн чаас. Тэгээд ингээд холоос би харчаад ингээд за нааш гэсэн чи амар хурдаг үгээд ирсэн ёо. Тэр үедээ бичлэг хийж аваагүй да харамсдаг. Йоо энэ ингээд энэ яг нэвтрүүлгийн турш нэг юм байна л тацаалаа гэж. За. Манай цагаана. За энэ хөрөг болохоор би Вика гэж нэрлсэн байгаа. Айгу сар гаруй 1-2 сартай ойролцоогоор багтаа олцсон. Уртлынх нь энэ баруун талын үл нь бүр муудаад, харлаад, бүр амар болцсон багтаа олцсон. Тэгээд ингээд тэр чигтээ өвтцсэн айгүй амар болцсон байсан. Ямар ч авралгүй. Тэгээд тайруулсан. Тэгээд айгүй жоохон бахта хөл тайруулах хаалганд орно гэдэг бол бас л боломжгүй айгүй хэцүү зүйл. Тэгээд ашгүй сайн амч нарын ачаар хаалгаагаа даагаад гадарсан баг. Ивэ яана. Тэгээ 3 хөлтэй Вика болсон. Тийм. Тэгвэл ингэ нэг эдрий чин илгэн 4 сар хүрэхээр нэг боловсролтод үлээ юм хүлээж авч болдог ч үлдээ хэлээ тэгээд идэм мэлээ наркоз хүлээж авах боломжтой болдог. Гэтэл энэ муу амтан чинь 1-2 сартай нэг жоох амтан маа шүү дээ. Тэгээ айгүй эрсдэл өндөр байсан. Гэтэ айгүй сайн даваад гацсан. Ашгүй дээ. Одоо хэдэн настай? Одоо чинь нэг ойролцоогоор нэг 2-2. Оо бас. Ивэ 3 хүн хөлтэй яана. Гэтэ амар сахлахгүй. Амар өрдөлтөй харагч үгүй шүү дээ. 3 хөлөр гүү юм те. Гүүх цаашаа. Одоо хийж мэх үү? Хийлгүй яах вэ? Өндөр хөргөчөндөө гарч. Энэ хөрч бүр амар сахлахгүй зөө. Нэр үзэгчд маань мэдж байгаа бол Momento Moon гэдэг сошиал дээр байгаа. Манай Тэмүүлэн амтны эрхийн активист гэж одоо бид өгнөд байгаа шүү дээ. Мөн үү? Болноо тэгэж. Одоо амьтдыг их авардаг. Тэгээд яг амьтан хайрлах тухай, амьтдыг одоо хамгаалах тухай айгүйх сошиал дээр идэвхтэй байдаг. Тэрийг бас өдөр тутамдаа амьдралтай ч гэсэн үлгэрлэн харуулдаг. Маш олон амьтдыг аварсан, одоо сайхан эзэнтэй болгож өгсөн, одоо өглөөс нь аварсан тийм сахиусан тэнгэр байхгүй юу? Тэгээ та нарт бас гой түүхээс нь хуваалцъя гэж бодоод хамгийн анхны амьтнаа хизээ хаан авсан тэр түүхээ ярьж байгаа. Яг нөгөө нэг ер нь бол нохоо муурыг бол хөвчлэн багасаа хомор төжсэн. Тэгээд аав ээж хоёр маань бол нөгөө нэг дандаа хөвчлэн гудамжнаас аваад иччихдэг байсан. Ерөнхийдөө бол нэг тиймэрхүү. Тэгээ яг ингэж нөгөө яг итгэвтэй амьтаа аварж эхэлсний хамгийн анхны тэр сэтлийг өгсөн амьтан гэвэл нөгөө нэг ээж дүүтэйгээ амт харж ижсэн чинь ээж энэ харчаад яа энэ амьт одоо хүртэл байгаа мүү гэд тэгсэн чинь өглөө нэг машиныг хасгийг дайрсан. Тэгээ хөргөмтөө нэг тэр амьтанд яаж иж байгаа чим чаас замаа хажуудлаа гарсан. Тэгээ ээж харчаад тэгжсэн. Тэгээд би дүүгээ тэрч авч байсан болохоор дүүгээ оруулж өгчөөд эдүрэн дотор ус дээр хийж авчраад ус мус өгөө тэгээ байжсэн. Тэгээ байжсэн нөөт чинь нэг айгүй хүнд бэртэлтэй би уусаа бас танихгүй нохоноос ааштай хүч чадахгүйсэн чи хаас гэж том штэ. Тийм. Тэгээд бүр яагаад ч юм тэр нөхцөл байдал бүр амар гой бүрдсэн заяа. Нэг амтны эмч гэж нэг хүн таарад тэр хүнд амар хөрх инээдтэй. Нэг хүн төрсөн өдрийг тэмдэглэсэн гэж жоо хаалцсан явж таарад төлөөттэй бүр амар яриа өрнүүлсэн. За би чамд туслая гэдэг нэг эвтэйхэн нэг хушуугийн уйж өгөөд боож өгөөд тэгээд боож өгөөд надад тэрврүүлээ бидээ тэрврээд гэрлүүгээ орчихсон байхгүй юу. Тэгээ маргааш нь тэр үед аягүй орой болцсон байсан. Тэгээ маргааш нь эмнэлэгт үзүүлээд тэгээд нөгөө амьтдын групплөө орж үзээд нөхцөл байдалтай танилцаад тэгэж эхэлчихсэн. Тэр хэдэн жилийн өмнө үү? 19 оны 4 сарын 1-нд. Тэгээ тэрнээс хойш одоо хідэн амтан
Ер нь чамд ийм бараг цаа тоо байна. Би нэг бас сайхан бас нэг нэвтрүүлэгт орохдоо би нэг аварсан амьтдаа бол мартахыг хүсдэггүй. Тийм болохоор нэг бүгдийг бичиж тэмдэглэдэг. Тэгээд сая нэвтрүүлэгт орохоос өмнө нэг бүгдийг нөхөж бичээд тэгсэн чинь 300 авсан байсан. Хүүе вау. Одоо 6 жилийн дотор 300 амтан аварсан биз дээ. Ямар ч нөхцөлд хизээч хідэн ч цагт хаанч олдож магадгүй. Тэр үед чи юу ч хийгээд явж иж магадгүй. Тэгээд тэр амтныг одоо сайн эзэн олж өгнө гэдэг чинь хамгийн хэцүү шүү дээ тий. Одоо ингээд шууд бодохоор тод үлдсэн түүх гэж байгаа юу. Одоо хамгийн хэцүү байгаагаас хамгийн цоглог болсон ч юм уу. Ялч нэг хамгийн урт хугацаанд ингээ өнгөрүүлснээр өөрөө тэжээснүүд маань хамгийн түрүүнд ингэж бодолд орчлаа л да. Тэрнээс гадна бас сайхан Герман руу явуулсан Памбаг гээд нохоо маань бас саанд орж ин. Ялч 7 сар тэжээсэн. Би өөр дөрөв байлгаад 9 сар болгоо бүх юм хийлгээд авсан болохоор тэгээд тэтэр маань хөр хамтан саанд орж ин да. Памбагыг би хүртэл таньж штэ. Нөгөө ийм том зүгийн татгуулсан юм шиг ийм том нөхөр байсан штэ тий. Тэр яатсан байсан бэ нүүр? Тэр нөгөө сахуу гээд ирүүний доотолт нөө ямар юмны булчирхаа билээ дээ. Тэр нөгөө нэг өрөвсөд идэлчдэг. Тэгээ нөгөө памаж мамбачд юм элэ. Тэгээд уул айгүй тийм ховор тохиолцдог өвчин. Тэгээд тэгээ өвдсөн байсан бэл. Одоо яг танад чамд хідэн амтан байна? 10-аад нохоо 5 муурага. Ногоно нааша үрээ дээрч. За наашир. Оо за. Оо чи ямар nice би. За аваад. Хүшээ. Энэ нэрээ ямар хөвгөлтэй юм бэ? Ногоно болохоор маш панаалны нөхөр. Гэрийн хамгийн сайхан ааштай. Тий, хамгийн сайхан ааштай. Нийтэнд очиод ирэхлээл дээш хараад ингээл орон дээр зүр ингээл ичдэг. Бүгднийг найраал. Эдэмхий юу чи? Мэдээж хавдаг. Чи ямар гоё нүдтэй юм бэ ногоно. Үнэхээр ногоно гэж дуудахаас аргагүй гоё нүдтэй юм байна. Ногоно. Янзын нохонуудтайгаа тоглох уу? Анх бол айгүй амар нэг дайрч ингэж янз бүр болдог байсан. Машин дайруулсан нэг Френч булдог байгаа байхгүй юу? Тэрийг нэг бас гадагшаа явуулах гэж байгаа. Гэхдээ Френчууд ч нэг хамарны асуудалтай байдаг болохоор бас явахгүй байх магадлал маш өндөр. Гэхдээ оролдоод хичээж байгаа байхгүй юу? Тэгээд гэрте авчир зөөр асарж байгаа. Тэгээд тэр нөхөр нэг ирээд бас нэг арай гайгүй ингээд нохотой тасгаад ингэж байгаа. Гэтэ нохонууд ч угаасаа муурнаас айд юм билээ шүү дээ тий. Яан зэн тухайн нохооны л тийм характер юм да. Манай нохоо бол манай муурнаас бүр өгтлөө айдаг байсан. Тэгээд бүр айсандаа шээдэг байсан. Крисийн нэг түүхийг сонсож манай бас Ибунагийн түүх санд орчлоо. Манай Тлинагийн муур маань болохоор гадаа гардаг байсан байхгүй юу? Тэгээд Ибунаг дөнгөж гэртээ авчираад их удаагүй байсан. Тэгэхээр манай Тлина маань гадуур авчирсан байхгүй юу? Тэгээд би Ибукагаа ингээ хөтлөө авчирсан чи амар Тлина амар ууралж ингээл хурж ирснээ ингээл Ибукаа болоо дайраад уунал хаски нар чинь бүр амар тийм нэг характер өндөртэй нохохгүй юу? Шууд ингээл бүх юм дээр ингээл гэдэг юм чи нөгөө чи бүр гүлэг болоо зэ. Миний хардуур орж нуугтаж би нөгөө нэг муурнаас ингэж хамгаалж тэгэж ингэж хааж агаад би нөгөө яг дайрахаар нөгөө хөлөө өгсөн чи намайг андуурч хазаад манай муур маань нэг тийм хөвгөлтөдөг болчихсон. Яа. Бүр яг миний хардуур ингээ орж ингээ нуугтаж багтав. Харин тийм. Тэр чинь савсагнаад айгүй ийм мөртлөө ингээ жижигхэн амтнаас бас муур бол дэрлэхээр юм шиг санагдсан. Муура илүү нэг тийм зоригтой тийм бүр. Тийм илүү зэвүүн болохоор ингээ яа дээ тийм санагдсан шүү дээ. Одоо амтан гэхээр ингээ хүмүүс тэгээд ялангуяа өсвөр насныхан ч юм уу айгүйх сонирхдаг, шохоорхдаг штэ тий. Би амтантай алхамсан, мууртай алхам. Над руу л ялангуяа айгүйх тэгээд байдаг байхгүй. Улайх чи би нохотой олмоор энэ мууртай олмоор энэ яг их зөвлөгөө өгөөч гэл тэгээд байдаг. Тэднэрт хандаж юу гэж хэлмээр байдаг вэ? Тэр хүүхдүүд чинь жоохон штэ. Яаж мэдэхгүй байгаа. Өргөөж авч чадхааргүй байгаа. Мэдээж ингээд тийм ийм өслөг хүүрхэн амьддаг сонирхон нь бол тодорхой. Гол нь эцэг их нь маш зөв зааварчлаад зөвлөөд ярьж хилээд өгөөсэй л гэж хүсдэг те. Манайд л айгүйх байгаад байна уу? Ер нь ингээл хаасаагүй л гудамжинд гарчихсан хөөрхөн амьтад айгүйх байгаад байдаг шүү дээ тий. Энэний эсрэг одоо бид нар юу хийж чадах юм? Одоо жишээлбэл таны ийм одоо контент хийж байгаа чинь хүмүүст айгүйх нөлөөлнө шүү. Би бас яг ийм зарчмаар явдаг байхгүй юу? Би угаасаа бүх амьтдыг аварч чадахгүй. Монголд бол хэдэн 100 мянгаараа тоологдох замтан байгаа. Бүх амьтдыг аварч чадахгүй юм чинь хүмүүсийн
бодолд нөлөөлөх хэрэгтэй. Хүмүүс зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Хүмүүсийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Тийм болохоор нэг ялангуяа бүр сүүлийн үед нэг маш их тусламж хэрэгтэй, гэмтэлтэй, өвчтэй амьтанд авраад тэрүүгээр контент хийгээд хүмүүст нэг арай өөр бодит гадаадын бичлэгийг бол хинч тухуулаад авчиж болно шүү дээ, тийм. Харин би болохоор бодит өөрөө хийсэн. Тэрний хажуугаар ингээд хүмүүсийн сэтгэлийг хөдөлгсөн, зөв мэдээлэл өгсөн тийм контент хийх хичээж байгаа. Тийм болохоор нэг ялчвал хүмүүсийн бодлыг өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Тийм. Хүмүүсийн одоо 100% хараат ийм амтан ийм замрааг байна гэдэг чинь хүмүүс бидний л буруухгүй. Тийм болохоор бид нар өөрсдөө л анхааралтай байх хэрэгтэй. Ялангуяа Монголд ер нь бол эзэнгүй амтан, харгалзах хүнгүй, очих газаргүй амтан амьдрын гэдэг чинь маш хэцүү байхгүй юу? Халдвар төвчин айгүй их. Манай Монголд. Тийм. Сүүлийн 2 жилд бол муурны халдвар төвчин бүр аимшигтай байна. Аюулын төвшөндөө би бүр ингээд амтаа авах амар хэцүү болсон. Тийм. Өөрийнхөө бусад гэрте байгаа амьдтыг бас халдваржуул. Тийм. Аюулгүй их эрсдэлтэй янз бүрийн бас манай сая ногоон өршөл өвдөөд. Аюулгүй амтнаас бас тэгэж хэлэхтэй заяа. Уун бол би ногооногийн өвдсөн халдвар төвчтөө амтантай октоос ойртог байхгүй юу? Яг уу би яваасан вирусыг амар харах ш мэдэхгүй л дээ. Гэтэ ер нь бол ингээд ойр зүрийн бүх ингээд амттандаа ингээд тооцоолоод ядаж ингээд дараа нь өвдөн штэ тэр амттантай вирустай юм чи. Тийм амт төрөл ингээд байхгүй байхад манай гэртээсэн одоо манай гэрт бүр нэлээд хэдэн сар болсон амттан маань гинэт өвдөөд би өөрөө хүртэл бүр ингээд шок. Тэгээ тэр амт маань нэг өвчнөд ахгүй нас ороод тэрний араас ногооноо маань өвдөөд гэтэ ногооныг ялчч ингээд бүр ингээд сандарсан байсан болохоор нэг яг жоохон тураад эхлэнгүүт нь мэдээд очиод тест тавиулаад эмчилгээг нь хийлгэж гисэн болохоор нөгөө амар гарч чадсан. Гэтэ бүр нөгөө бүр амар хэцүүцсэн ш бүр шууд доороо шигээл бүр тув торонхаа бүр ямар ч мэдрэлгүй нэг яг ийм болол. Тэгээ босч ирсэн. Тэгэл ер нь бол эзэнгүй амттай амьдрахад бол энэ мэт бүр амар хэцүү. Тэгээ буудна те. Харин тийм ээ. Энэ амттын тоо яага багасахгүй байгаа юм бэ? Эсвэл би нохоогоо хайгаад хаасайгу явсан байхгүй юу? Тэгээд амтны дэлгүүрийн эзэдтэй танилцаад найзлаад. Тэгээд нохоо үржүүлэгчдтэй бүр очиж үржүүлдэг хашаанд нь очиж үзээд. Тэгээд гэсэн чи амтны дэлгүүрийн хүн хэлэхдээ баярын дараа бүр маш их борлуулдаг гэсэн. Баярын үеэр амтан айгүйх авдаг. Зур ялангуяа 6 сарын 1 Валентинаар айгүйх нохоо муур хүн худалдаж авдаг гинэ. Тэрүүгээрээ тэгээд тэрнээс нэг 3-6 сарын дараа гудамжинд гарах амьтдын тоо бас тэр ирчээр нэмэгддэг гэсэн. Тэгэхээр амьтан ерөөсөө ингээл гөлөг байхдаа, муужгаа байхдаа бүр бүгдээр айгүй хөөрхөн штэ тий. Тэгэл жоохон том болол жоохон сахилгуудаж эхлэн штэ тэр чинь хүүхэд насны яг хүүхдийн үеийн насн дээрээ ирээл ингээл юм буулгаад ирэхээр одоо гаргаад бачихдаг юм уу хаашаа. Тийм сонсогдсон. Тэгээ тэр нохоо үржүүлэгчдтэй ингээл холбоо тогтоогоод очиж уулзаж үзэхэр бол чи үзсэн үү? Үзье яах вэ? Айгу хараа хяналтгүй л байд юм бил шүү дээ. Яан дэнд хүмүүс ээ. Энэ бол яг гоё тийм хариуцлагатай, чанартай, зөв үржүүлэг хийдэг хүн маш цөөхөн Монголд бол. Бүр тоотой хийдэг юм. Замбраагүй тэгэл хаамаг яг цэвэр мөнгөний төлөө үржүүлдэг. Эсвэл зүгээр үржүүлчих. Хүүхдээ болох хэрэгтэй үрийн зулаа үнэрлэх хэрэгтэй гэдээ үржүүлдэг хүмүүс айгүй болно. Харин тэр логик бас гоё логик шүү. Тэгвэл бас одоо бас нэг юм соёлтой логик гоё. Ганцхан удаа төрүүлчих гэдэг. Тэгвэл ингээд логик нь тэгвэл ингээд зулцуунуудыг бас ганцхан удаа үржүүлнэ те. Тэр чи тэр чинь үржүүлэх болчихж байгаа. Тэгэл тэр чи үржүүлгэл болж байгаа шүү дээ. Тэгээд таньдаг хүндээ өгнө. Үгүй хамаг гэр бүл дотроо өгнө. Өөрөө тижээн. Тэгээд тэд нар чинь цаашаагаа бас ингээл явна шүү дээ. Гэхдээ одоо чи тэр одоо бид нар хүмүүс бол яг зарим нь ингээд нөө ихийн одоо ээж болох тийм нэг юм нэг mother instinct байдаг штэ тий. Тэгээд ингээд би үр хүүхэдтэй болмоор байна ингээд үр удмаа үлдэмээр байна ингээд сайхан жирэмсэн байгаа тэр нь өөрт нь айгу гоё байдаг штэ тий. Яг тэр мэдрэмж амьтанд бас төрдөг гэж боддог уу? За энэ болохоор амьтан ч бол хүнийг бодвол яг муухай харгалал ухаан муутай амьтан штэ тий. Байгалийнхаа зөв совингоор явдаг юм. Би зөв үлээ яа. Тэнгүүтэл ингээд яг би нэг тийм амьтны талаар нарийн мэрэгчлэлтэй дөр бол биш нарийн гой тайлбарлаж чадахгүй. Гэхдээ яг ерөнхийдөө бол та эцсэн зурагтаар амьтны нэвтрүүлэг арслан бар үзэж хахад тий нийтлэгт үржилт орохын тулд ирүүд нь зодтолдог тий. Яга бүгдээрээ нийлж болохгүй байгаа зүгээр. Хамгийн сайн нь зодтолдод тэр хамгийн сайн ирнэ эмүүдтэйгээ нийлдэг шүү. Байгаль дээр
бүгдээрээ үржилт ордог байхгүй юу? Тэнгүүтлээ угаасаа ингээд энэ үржил хязгаарлах мэс ажилбар чинь манай Монголын бидний гаргасан юм биш үү те. Олон улсад хийгдээд олон жил болж байгаа үр дүн олон жил гарч байгаа. Энэ амьтад болохоор зөв цагт нь ингээд үржлийг хаачвал тухайн амьтад нь ямар ч асуудал ахгүй. Яг хуу баг зэрэг даавар мааврын ч юм уу асуудал гарч болно. Яг мэдээж ингээ юм бас яг 100% тийм байх гэж байхгүй шүү дээ те. Давуу талууд бол маш их. Үржлийн хаалгаагүй амьтад одоо ингээл олон хавдар өрөвсөл болох ингээд эрсдэлтэй байдаг. Тэрнээс нь ажил ингээд хааж байгаа ч юм уу те. Тиймхүү давуу талууд бол илүү их байдаг. Тэгэл байнгын гормоны өөрчлөлтөнд ороод тийш дээ. Үржил нөгөө ороон орох үеэр чинь илүү их зовдөг юм шиг санагдсан шүү дээ. Би хаанаас ч үлээдээ нэг сонссон юм аа. Үнэн баттай мэдээлэл биш байж магадгүй. Жил хэлж өгч чадах байх. Яг ингээд им амтан одоо хээлтээд тэгээд төрөх тэр процессд айгүй зовдөг одоо нэг орчин үеийн traumatized болдог. Тэр бид нар шиг ингээд үрийн зулаа үнэрлэлээ. Одоо өстой амьдралын минь зориг биелэлээ гэж нэг боддоггүй гэж бодохгүй шүү дээ. Бас энэ зүгээр энгийн ингээд хүний зүгээр ойлгоч логик байгаа зү. Энэ амтан угаасаа байглахаа жамаар байгалийн цанаасаа ингээд инстинктээр ингээд явж байгаа байхгүй юу? Тий. Харин тий. Үгүй харин тийм. Тэр айгүй хэцүү юм байлээ. Тэгээ бид нар ч одоо хүнцсэн анх уулзсан үедээ шууд хөвгтө болчихгүй үзлээ. Тэр үнийгээ таньж мэднэ, гэрлэн явна, ингэн тэгнэ. Санхүүгийн байдлаар нь одоо ингээ гэр бүл төлөлт ямар чухал вэ? Одоогийн хүмүүс бол айгүй их төлөвлөдөг. Тийм болцсон шүү дээ. Хүмүүст л юм байгаа зү. Тийм шүү дээ. Тий. Тийм ч нэг бас энэ амьтдыг илүү амьтан талаас нь хүмүүст хараарай гэж хэлэх хүсдэг. Одоо жишээл одоо энэ муурын үсэг ёо. Нохооны үсэгсэн бүр амар хусчдаг. Бүр тэр хүн үнэхэр үзээ яддаг. Бүр том нохооны үсэг хусчих юм байл шүү. Тэгэж болохгүй шүү. Тий. Халангуй ингээд давхар үстэй. Одоо ингээд энэ амьтны жүүс бид арьс нь бидрээс шал өөр байгаа. Нар үздэггүй, айгүй эмзэгхэн гинэт ингээл янз бүр болгоо ачуулууд ингээд мэдээж очилт орно цаашаага бүр ингээд арсны хор тавдар болох эрсдэлтэй гэж аахгүй. Тэмүүд хүмүүс ингээд бүр ингээд 6 сартай нэг хусдаг. Манай бүр яах ч дгүй гэл ингээд нөгөө муурны ботл уншдаг мөшгөл бүр ингээд тэгээ яа тийм хусаж болдог үйлдвэрийн муур болдоггүй гэж байд юм уу? Ер нь болдгоо юм уу? Ер нь бол болохгүй. Яг бүр ингээд нохоонд болохоор давхар өстэй нохоо гэж байдаг хгүй юу? Муур нь байдаг үгүйг нь бол би өөртөө сайн мэдэхгүй байна. Яг хуу давхар өстэй нохоо бүр хусаж болохгүй гэдэг. Тийм. Харин тийм. Одоо нэг эмчилгээтэй байгаад нэг эрүүл мэндийн газар мазрыг нь тий. Ихгүй хүмүүс өснээс нь тээрлээл. Нөгөө чиний үсээ сайхан эвлэрсэн шүү дээ. Нөгөө усанд оролцсон үнэхээр гой цэвэрхэн баярлалаа. Шампунь шүү дээ. Очиж шүнд баярлаа. Чи яста гой нүдтэй ямаа. Гэхдээ бол зүгээр дээш хараал ингээл. Би чааныг гоё эвтэйхэн тэрч чадахгүй юм тий. Чи бүдүүн багад нуу. Уутлаарай. Йоо. Тэгээд хумсыг нь авах чи одоо зөв юм уу буруу юм уу? Яг хуу зөв авах хэрэгтэй. Бас нэг цусан судас идэр. За. Идэр байгаа. Тэрийг нь онохгүйгээр эвтэйхэн үзүүр нь бол авч болно. Гэтэл би бол өстө монохгүй хумсыг авдаг. Оо тийм үү. Бүр ингээд хумсны сетмэд байгаа л нөгөө өрөвч байгаа л гэдэг үстэй. Тийм хүн байгаа ба. Гэтэ үрж болох юм уу? Үрж болно яг нэг гэтээ яг би нэг юм уншсан. Тэр нь болохоор нэг хумсыг авах тусмаа нэг муурамч ялангуяа хумс маш хэрэгтэй байдаг. Юм хүнд авирдаг юм амтан шүү дээ. Тийм болохоор нэг хумсын чухал учир хумс нэг хоолцоо бүр хурцлахад бүр их юм ааждаг гэж нэг тийм юм уншижсэн. Би ер нь тэгээ нэг амар тэгж оролдоод тах дуртай биш. Эн чин толгоогоор цохоод байгаа байхгүй юу? Тэгснэ годамжнаас амтан олонгуудаа гэртээ оруулаад усанд оруулж өгдөг. Тэгээд маргааш нөөр хүн дүүгэн эсвэл буцаагаад за арай буцааж гаргах нь арай үгүй хаа. Гаргадаг. Тийм тохиолдол зөндөө байгаа. Би бас нэг тийм муур олчихсан. Бүр 8 нотон шампунь өрцсөн. Яаж байгаа тэр амтан мөөгөн зөртөө үед болохоор тэгж нөө шууд шампуноор угааж болтгүй мэлээ. Тэгтэл ингээд тэгайц хар хүүтэнд. Тэгээд нойдон жигээр нь гаргачихсан юм уу? Бүр ингээ усан туслаад тэр яг нэг орцсон дэсэн л та. Гэтэл амар хүүтэн байсан. Хүдээ орцчихсан. Тэгсэн нойтон бахарч бүр их таарах штэ. Бүр ингээд ийм болцсон амтан би үртэл таарч л. Яана. Ямар амар юм бэ? Усанд оруулвал одоо 3-4 хоногтой ч үлээ гаргаж болохгүй юм. Агаар салхинд. Одоо ч нэг 2-3 хоног
дулаахан газар байх боломжтой бол усанд оруулж байгаа. Хүмүүс ч ингээд усанд оруулчаад усанд оруулсныхаа ингээд зургийг дараа ингээд зургийг аваад зар оруулаад одоо би байлах боломжгүй. Авах юм байна уу? Газ ирээд аваарай. Ингээ шүү тэгээ шүү гэж биччихдэг. Амар шин. Тийм. Тэр чинь зузаан үстэй 2 давхар үстэй болохоор удаан хатдгийг гэсэн шүү дээ чаавас гэж. Харин тийм ээ. Бидүрч ингээд усанд орсныхаа дараа гадаа гангууд ингээд жоохон бие харцаагаад хатцсан нэг жоохон бие харцаагаад нэг сонирн болдсон шүү дээ. Гэтэл энэ чинь үстэй амтан бол бүр шал өөр байхгүй юу? Илүү их даарна, илүү хугацаа хэрэгтэй. Гэтэ явахтай одоо тэгээд гоё амтан авах хүслийг одоо тэхэн ч сайшаа чи. Гэхдээ ингээд үйлдвэрийн амтан одоо нэг цус холилдсон амтны хажууд илүү их нөгөө нэг зан характерын хувьд өөр байдаг уу? За энэ үйлдвэр болон үйлдвэрийн бусыг ингээд өөрхөн өнцгөөс бяцгаа. Тэмүүлэнгийн зүгөөс тайлбарлахад болохоор үйлдвэрх гэдэг нь болохоор бүх юм тодорхой. Ямар цустай байх юм? Ямар хуу бие хаттай байх юм? Ямар зан характертай байх юм гэдэг нь тодорхой. Энэ үйлдвэрийн бус чинь муур биш, нохоо биш, амтан биш гэсэн үг биш шүү дээ. Зүгээр л яг ухсаа гарлан тодорхой бус. Ямар хуу болохыг мэдгүй. Нэг тэмхүүл гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэгээд үйлдвэрийн гоё амтанд хийж болно шүү дээ. Би нэг өржүүлгийг бүр ингээд хай зогсоо ингээд хийе гэдэг амар тийм туйлширсан бодолтой хүн бол биш. Одоо жишээлбэл би түрээсээ шүү дээ. Монгол банхраад ичдэг. Би Монгол банхартай амар хайртай. Гой үйлдвэрийн амтанд ижэхийг хүсдэг. Гэхдээ яг одоогоор болохоор нөхцөл байдал илүү ингээд өвдсөн амтад миний анхаарал хандж байгаа болохоор одоохонд бол тийм хүмүүс сонирхгүй байгаа. Ирээдүйд одоо 20-30 жилийн дараа нөхцөл байдал гоё ясны дараа би илүү гоё том ашаатай дом байшинтай басныхаа дараа бас бодно шүү дээ. Крашлдаг бас үйлдвэр амтад бас байна. Тэгээд би бол ингэж бол тогтоосоо туушиж бол боддгоо. Яг үржүүлж чаддаг хүн үржүүлвэл ингээд бүгдээрээ л гоё нохотой гоё амтантай л байна гэсэн үг шүү дээ. Тэг зүгээр нэг болдоо дулман хоёр нийлээд үржүүлээд ахаар чи ингээд ингээд нь шүү дээ. Харин тийм. Монгол бахар гэдэг чинь нэрнгэсэл яг Монголд л байдаг үйлдвэр юм уу? Тийм. Уугуул нохоо. Тийм. Тай бас уугуул. Тэгээ одоо гадны өөр юунуудад нэх их одоо авж явж үржүүлээгүй л нэх байхгүй. Тий байхгүй. Вау. Онцлог нь юу байх вэ? Айгүй тийм амар нохоо. Тижээхэд амар нохоо. Тэгээ ер нь бол дасан зогтох чадвар сайтай, зан характер сайтай, айгүй ухаантай, наануу цаануу юм хүмүүнгээ айгүй амархан ойлгочдөг тийм амар. Зүгээр л айгүй би ингээд өрсөлдөл айгүй амар нохоо. Айгүй гоё. Гэтэ ер нь дайрж майрвал амар үстэй. Мэдээж хотож нохоо юм чинь дайрна. Хотоо хамгаална. Тий. Тэгвэл ингээ гадуу дагуул явуул яах ч. Тийм баг. Манай дүү мөө ингээд ойртуул яах ч. Манай дүү ч нэг надаас нэлээд насны зөрүүтэй. Тэгээд айлын ганц жоох хүүхэд нь болохоор тоглох юм одоо тоглох нь одоо амтаа. Тэгэл 100 муу ингээл гадаа гарцсан ингээл шорооморот бодолцсон. Тэгэл тоглоод наслтаа болов. Манад нэг ээжийн найз нь ирээд хит сонсохгүй тэгсэн чинь жигүүр гарч жигүүр бүр яг маавгли юм а тий. Амар том нохтой ингээл торлогоо ээлж жорол тоглол. Нэг харсан чи басрын ингээ наалтсан ингээд бүр ингээд нэг наран шалан газар хөвч байгаа шиг ингээ суудсан бах. Хөвчж байгаа гэсэн. Тийм тий. Одоо ингээд танай жигүүрээ дүү чин амтантай хамт байна. Манай хүүхдүүд бас байдаг байсан. Тэгээд одоо ингээл амтантай хамт өсөж байгаа хүүхдүүд хүмүүс зөндөл байдаг шүү дээ тий. Гэтэ ингээд жоохон хүүхэд амтан хамт байхыг хүмүүс янз бүрээр л ярьдаг шүү дээ тий. Сайн би бол одоо давуу талтай сайн гэж боддог. Гэтэ зарим нэг хүмүүс бол одоо эрсдэлтэй амтны одоо зан характерыг мэдгүй байна гэлтэгдэг шүү дээ тий. Чи юу гэж боддог вэ? Би л дэмждэг. Тийм айгүй гоё штэ, айгүй хөөрхөн штэ. Одоо ингээд маа дүүдэр ингээ харагдчих хахад илүү ингээд хариуцлагатай, илүү зөөлөн ингээд ялч нэг тухайн хүн ингээд энэ ингээ амтны өмнөөс ингээд бодох хэрэгтэй ингээ болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр илүү ингээ юм боддог тий. Маа ч ингээд хаалган гоцгоод хүү яана гэж маад ч орилол тогтчихж байгаа юм чи. Харин тийм ээ. Дархлаа нь бас сайжирдаг юм шиг санагдсан. Өстөө үнэ. Үнэхээр сайжирдаг юм байлээ тий. Одоо эднэрийн нөөш ингээд дархлааг сайжруулж өгдөг юм шиг л үнэхээр ханаад бол хүрдэггүй байсан. Тэнгүүл ингээд доорож ингээд амттайгаа ингээд тоглол илүү их ингээд хөдөлгөөнтэй байна те. Хөдөлгөөнтэй байвал хүний биед сайн гэлтэй дархлаа дэмжин те. Энэ мэт бол аюул олон даваа талтай. Би бол шууд дэмждэг. Тэгэд вакцины туулга бүх юм хэлэгдсэн байхад өвчин зовлон асуудалгүй шүү дээ. Тэгээ хүүхэд өөрөө илүү нөгөө ёстой нөгөө бусдыг боддог. Тэгээд илүү
зөөлөн болж сурдаг. Хамаагүй зөөлөн. Тэгээ ингээд өөр айлын юу чи ингээд шууд барьж аваад одоо сэгсэл чи надад тонгол могол гэл ингээд шууд яачих гээд байдаг бол яг амтантай хүн илүү айгуу зөөлөн хурж мөрөөд те. Тэгээ яг нөгөө хил хязгаарыг илүү хөндлөж чаддаг. Ингээд анзаараад за боли одоо тоглоё ингээд тгийл гэж сурдаг юм шиг санагдсан. Тэгэхээр хүүхдээ амтантай хамт байлгаарай. Их давуу талтай байдаг шүү. Гойж гар. Игийн ногооногийн үс хамар амруу ороод байна шүү. Зүгээр юм болов уу? Мэдэж байгаа юм байна уу чам? Хүмүүс ингээд гудамжинд амьтдад туслахын тулд юу хийх ёстойгоо одоо мэдгүй байх тохиолдол байна шүү дээ тий. Тэгээд одоо хүмүүс за өнөөдөр ингээд орцноосоо ч юм уу гадаа ингээд амтан оллоо. Тэгвэл тэрийг хийгээрээ гэж зөвлөвөл ямар алхмууд байх вэ? За нэгт бол тэгээ шууд нөгөө аваачаад өгчих газар ахгүй. Бүр маш олон амтмаа. Тэгээ манай Монголд бол айгүй бүр чин сэтгэлээс ажилдаг асрамжийн газрууд байгаа. Гэхдээ бүгдээр ачаалаа дийлгүй хитэрсэн бүр аимшигтай айгүй хэцүү нөхцөл байгаа. Тийм болохоор би хүртэл ингэж асрамжийн газар авчид өгч огтоосоо боддгоо. Тэр хүмүүс би огтоосоо гай болохыг хүсдэггүй. Тийм болохоор босод хүмүүс ицсэн тэгээсэй гэж хүсэж байна. Тэгэхгүй хүмүүс бүр ууралж муурлал ирж авах над руу хүртэл бүр хийж мэгч. Над руу ч бүр би бүр ингэ нэг хэсэг миний утас дугаарыг маань айгүй олон мэддэг болсон байсан. Тэгсэн чинь ингээл шууд залгаал. Одоо шууд мөнгө явуулах та энэ ийм нохоо байна. Энд хүзүүч аммаарай. Энийг ирж ав. Ингээд байна. Хэлбэр мөнгө зүгнэхэл шууд эргээл илтээр хэлээл та нар чи ингэдэг үсттэй та нарын ажил биш юм уу гэж амар зэгж мэгэл тэр асамжийн газрууд бол бүр хэцүү байгаа. Тийм ч мэдээж яг боломжгүй бол зараа оруулаад орхичих хэрэгтэй амтны группуд байгаа. Боломжтой бол нэг хэсэг аваад нэг газар байлгаад яг уу эсвэл нөгөө эмнэлэг төр байлгаж болох. Гэхдээ нөгөө эмнэлэгт нөгөө вакцинг амтан бас жоохон халтар төвчингээ авчих ч юм уу те юм хөрсөлтүүд байгаа. Тийм болохоор нэг боломжтой бол нэг техник газар төр байлгаад зараа оруулаад эмнэлэгт үзүүлээд ер нь бол эхлээд бол заавал эмнэлэгт үзүүлсэн дээр шууд тийм. Тэгээд цааш авч явах газар байлаа аваачаад нэг зар тавиад гэр бүлтэй болгоод өгчүүл. Одоо ингээд за авч явах боломжгүй байлаа гэж бодоход одоо нөгөө шууд хооллоо гэж боддог шүү дээ. Юу авч өгвөл зүгээр үү? Элдв бус нөгөө амлагчтай янз бүрийн зайц мэз элдв тутам өстэй ирэхгүй. Тэг хөөх зайц биш. За юу вэ? Тэг зайц хүн бол шууд хям хушуур нэг тийм болгондоо ч нөгөө дэлгүрт байгаа л тэр хахалтай чаавал. Тий. Тэгээд хооморны хоол ер нь бол айгу бага байдаг. Байгуулууд нь жоохон чанар муутай байдаг. Юу ч зэн айл болох зориултын хоолыг болвол нөгөө нэг ядаж ингээ нөгөө нэг одоо хотын цахаар л айгу хамтан байгаа. Захын дэлгүрүүдэд нөгөө нэг толгооны татч мач гэнэ цэвэрхэн нөгөө тэм хүмүүд өгдөг шүү дээ. Одоо нэг 4-5 мянга ч юм уу нэг хавтгаа болгоцсон нэг тэм хүч юм уу те нэг тэм цэвэрхэн элдв бусгийн амтлагчгүй мах өгцөн бас шулуухан. Нөөшлөгчтэй тийм хям бол биш зүгээр мах байсан баг дээр бах. Би бол тэгж зөвлөдөг. Тийм. Тэгээд ус өгөх хэрэгтэй. Шууд усанд оруул. За орууллаа гэж бодоход 3-7 хоног гэртээ байл хамт байна. Тийм. Ядаж нэг 2-3 хоног гэртээ дулаан газар байх хэрэгтэй. Маш олон амтан аварсан ч л та. Гэтэ ингээд түүх сонсвол гоё байна. Би бүр ялч ингээд толгоц бүр амар хэм байгаа хард. За алийг явах вэ тохх. Бүр ингээд онцгой чамд ингээд бүр ингээд айгүй цохилт болсон тийм. Бүгдээр л цохилт болсон. Харин тийм хэцүү шттэ. Тэгэл нэг ингээл гэр бүлтэй болгоод явуулсан гэсэн ингээл санаа зовн зарим нь ингээл янз бүр болно тий. Одоо жишээлбэл би сайхан нэг сүүл нөгөө рилийн оруулсан болохоор Индиан маань амар саанд орж байна. Айгу мөөгөнцөртэй байсан. Тэгээ айгу тийм шарх соривтой байсан. Тэгээд 4 сар ойролцоогоор имчилгээ хийлээ. Мөөгөнцөр жоох удаа идэгдэг болохоор айгу хачлага ихтэй удаа идэрдэг ч юм баггүй. Тэгээд идэргээд нэг 2 хос авсан. Тэгээд ингээл амтан ингээд тусалдаг ийм амтан аварж исэн би өөр юм ууртай гэд тэгээс ингээд итгээд ингээ өгсөн чинь манай бас нэг группийн админы бас давуу тал бүх постыг хамгийн түрүүнд хардаг. Тэгээд нэг хүн пост оруулж байна. Аюугүй танил би яаж нэг амттай аюугүй сайн таньдаг байхгүй юу? Саринцсан ингээд амтнаас айдаг хүн байсан юм шиг л аюугүй холоос ингээд саринцсан зураг оруулсан. Гэтэ би Индианагаа таньсан.
Тэгээ шууд чадвар холбогдоод би ячгаа бас нөгөө тэр үе чинь бас өөрөө очиод авах боломжгүй байсан болохоор хүн хайгаад тэгээ хүн явуулаад авалчихсан байхгүй юу. Тэгсэн чинь айгүйх даарцсан бүр ингээд жижигэнсэн тэгээ ингээд нөгөө чихэн ингээд юутай ачигтай болсон чихний ачигтай болсон тэгвэл хамгийн аимшигтай ингээд бүр ингээд биб болсон гэж аахгүй юу. Тэгээ нөгөө тэр ачигныхан баас шийсэн болоод нөгөө ингээд айгүй тийм харалцдаг байхгүй юу. Гэхдээ бүр биб би бүр ингээд анх удаа юм харсан. Годамчнаас рийн эдгээгээд өгж байгаа чинь хачигтай болгочихж байгаа юм уу? Тий, тэнгууд л ингээд годамчнаас осон айгүй хачигтай амтан зөндөө харж ирсэн би. Гэтэ бүр ингээд чихэн бүр бибитүү болцсон байсныг нэрээ анх удаарсан. Тэгээд нэг тийм бас ийм хүү амиг хэцүү төгөөд бас байг. Гэтэ айгүй гоё хүн авч таарсан. Тэр айгуудыг сандарцсан үед маш сэтгэлтэй гоё эмхтэй авч таарад чихэнд бүр тууштай эмчсээр байгаа идгээсэн. Хөр хамтан бүр ингээд өглөө ингээд босоод ирэнгүүд нь шалаар нэг хар юм ингээд унтсан байд. Өглөө болгон босч ингээд тоосоос оруулдаг байсан гэж байгаа байхгүй юу? Тий. Тэгээд тэр эмхтэй ингээд нуунаг аваад эмчлээд одоо өрөөдөж чаж байгаа. Амар уцтай юу. Шүүд юм би. Надаа ганцхан л байгаа би ганцхнаа ярьж өгөө. За. Үгүй уул нь 3 байгаамаа. Манай нөхөр хоёр Кристэ байхдаа 3 нохоо ингээ фостер хийсэн баггүй юу. Годамжнаас олоод тэгээд ингээд арчиж угааж цэвэрлж эмчлээд яаж байгаа тэр үед маш азтай манайх яг UB vet эмнэлгийн хажууд нь амьдардаг байсан баггүй юу. Тий болохоор ойрхон болохоор байн авч ороод энийг оллоо энийг хэдүүлээ яах вэ гэл тэгээд 3 нохоо нэг 2 маань эзэнтэй болсон. Гурлаа л эзэнтэй болсон л тоо. Тэгээд нэг нь хамгийн анх олсон нь болохоор болдойтойр ингээд хүнсээ цуглуулах гээд годамжинд явж байсан баггүй юу. Тэгсэн чинь нэг спаниел юм жижигхэн тэгтээ бүр ингээд маш их хүснэс нь ургаад бүр ингээд спаниел чинь ингээд нэг шалаар нэг болчихдог шүү дээ. Тийм нэг нохоо автобусны буудлын дээр шууд ингээд өсрээд автобус руу яваад орчлоо. Тэгэхээр нь болдоо тэр хөө ямар хөвжөлтэй юм бэ гэл тэгэл хараал нэг хоёр алхмын дараа автобусныхан жолооч буцаагаал нөгөөдгөө чинь хөөгөл буулгачлаа. Хөө энэ автобуснаас хөвчлөө гэтгснээ хоёлаа тэр нохог хараад болдоо тэр ингэж харж агаад хоёлаа аваад явах уу. Тэгээ нөгөө нохог хөөе явах уу наашир за наашир гэтгсэн чи дагаад явчихна. Тэгээ бараг нэг буудал газар нөгөөдгөө дагуулаад яваадсэн чи нөгөөдг маань хөөрхөн дагаал яваал байсан. Тэгээ гэртээ оруулаад тэр үед манай Крис бас жоохон л байсан л да гүлэг байсан. Тэгээд Крис болохоор тоглоё гэл нөгөөдг болохоор тоглохгүй гэд ингээ жоохон ингэсэн байхгүй. Тэгээ аргагүй штэ гудамжнаас яасан юм чин одоо зодон зохион байгаад жоохон хэцүү жоохон айцсан байгаа сандарсан байгаа гэж бодоод тэгээд гэртээ оруулаад ирээд үнэрлсэн чи харин нэлээд эвгүй үнэртэй байна. Яа энэ маань нэг л эвгүй үнэртэй байна да. За тэгвэл газ шууд имлэг орё гэд өөрийнхөө нохоноос тусгаарлаад имлэг рүү оруулаад тэгээд гисэн чи нэг жоохон өгрөвсөлтэй нэг юм савн ингээд нэг юм наашаага нэг юм жоохон хавагнаад жоохон эвгүй болцсон савн нэг шууд харахад ил тийм болцсон гарцсан юм уу тий. Тэр нэг яг сав биш байгаа. Одоо бүхсэн нэг тий. Боожгон юм уу бүхсэн юм уу? Боожгон юм уу тэгвэл жоохон тэгвэл хавцсан ч юм уу тийм хөл байсан юм л да. За тэгээд тэрнээс маань жоохон үнэр гараад байсан юм бэлээ. Тэгээд бараг 7-14 хоног жоохон үнэртэйгээ тэгээ ингээд нөгөөдхөө ингээд шалан дээр ингээд чирээд яваад идэг байсан. Жоохон захтан жайгсан юм уу яасан чи. За тэгээд гэхдээ бүх юм эмчилгээ сайн хийгдээд бүх юм зүгээр болсон, сайхан болсон. Тэгээд үзсэн чинь манер хөл хүнд байсан. Жирэмсэн үрвсэлтэй нохоо байсан байгаа байхгүй юу. Тэгээд жирэмэн гэдгийг бүр сүулд мэдж байгаа. Тэгээд арай гайгүй болоод манай гэрт дасаад яг айгүй хөөрхөн болоод Кристэ ч гэсэн жоохон ингээд нэг тоглохгүй ч гэсэн ингээд нэг жоохон нааштай болоод ирсэн чинь манай 2 найз гэр бүлийн найз 2 хүүхэдтэй найз маань наадах ч ёстой хөөрх юм байна. Яг хуучин манад байсан нохоотой айгүй адилхан нохоо байна. Наадах чинь бит хоёр авч болох уу гэд. Би болохоор үгүй гэлтгсэн чинь манай нөхөр тэг танай хуучин нохоотой юм бол тэгвэл бараг хуучин нохоо чинь буцаад ирж байгаа юм биш үү те ашгүй гэдэг өгөө явуулчих жоохгүй би ингээд хэцүү байвал буцаагаад өгөөрэй тэгээ имчлээд ингээд олоод имчлээд авсан юм чинь гэд надад бас 2 нохоод гэрте байж ивэл хөрхөн л лээсэн тэгээд ингээл өгөө явуулсан тэгсэн чинь ёстой үнэхээр сайн гэр бүл таарсан манай 2 найз одоо ч гэсэн бид нар бүгдээ ингээд сайн найзууд тэдний очиод жирэмсэн гэдгийг мэдээд тэгээд юу төрөөд 8 хар гөлөг гаргаад спаниел ээжиж 8 хав хар гөлөг гаргаад тас хар
Тэгээд одоо бүр өстой айгүй ирэх жигтэйхэн. Тэгээд нөгөө ээж нь бас тэрэндээ их хайртай, бас тэрнийхээ юуг гар маран дээрээ шивүүлсэн. Тэр ерөөсөө ингээл ор мороор байждаг их сайхан ирэх юмтай болсон. Автобуснаас хөгдөөд явж исэн. Тэгээд ингээд бодохоор чамд бүр хийм түүх байгаад чи бүр өөрөөр үнэхээр их бахархдаг байх гэж бодсон. Нэг ч ихсэн амьтанд ингэж тусалсан би одоо ингэж байгаа юм чинь. Яг би нэг ямар нэг өөрөө бахарах гад ингэж нүг хийдэггүй. Тийм л яг нэг дээл хичээгээл явдаг. Яг бас чадчихагаадаа бас нэг мэдээж бахархдаг. Би ч одоо юу ч юм шүтээ. Авич гисэн ч ингээд газаргөө. Гэтэ ингээд айгүй ингээд тууштай байгаад амар тийм юм уу? Тийм. Гэр бүлийнх нь яаж хүлээж авдаг вэ? Гайгүй штэ. Гайгүй. Өдөг батал юуц байлгажлаа хэлээгүй. Би бас нэг мэдээж тэр хүмүүс би бас гай болчихгүй шүү дээ тийм болохоор бас гай болохгүй байх талаас нь айгүй хичээдгээ. Гэтэл ч бас хэцүү шүү дээ. Сүүл нөгөө таарсан нөгөө ингээд бүр юм бондгормоор. Тийм. Тэр нөхрөө чи гэртээ авчираа би. За. Шиг сахилахгүй байлаа ёо. Би бүр яг үйлч цагтахгүй. Бүр ингээд амар тийм бондгор next level төхөө бүр. Би нөгөө бондгорн зүгээр болцсон. Тэр нөгөө нэг гимцсэн юм байлаа. Нүд нь айгүй сонин, хамар нь сонин. Тэнгүүт л уушигнаас юм уу одоо нөгөө агаар дамжуулдаг тэр нөгөө хоолоо гэж хэлэх юм бол юу гэдэг юм бол одоо уурсан тэр хавцааныхаа амнаас л агаар алтаад мах арьс хоёр нь салаад ингээд бир дотор нөгөө агаар орсон байгаа байхгүй юу. Тэгээ агарын сооруулаад өрөвсөл дарах эдэр имчилгээ эдэр хийсэн л ахаж би имчшээд байхгүй. Тэгээ имч маань тэгэл 90 сарал болгож гисэндөө гэтэл мөөгөн зөртөө халтар төвчтэй болцсон ш. Нэг түрүү ногооногийн яг ингээ хүнгээ алдсан гэдэг FIP гэдэг тэр халтар төвчтэй болцсон. Тэгэл амар аттай нөхөртэй идгэрсэн ш. Яар хөөрх юм бэ. Эднэр тэгээд одоо ингээ гудамжинд ингээд харахаар ингээд айцсан, ууралцсан ингээ жоохон гисэн ингээ нөө бие хамгаалсан байж дээ шүү дээ тий. Тэгээд ингээд хэд хугацааны дараа ингээд аятайхан орчинд хайрлаж байгаа хүмүүсийн дэргэд ирэхээр яг жинхэнэ зан характер нь харагдаж эхэлдэг баг тий. Тий, айгүй зөөлөрдөг. Ерөнхийдөө яг нэг одоо жишээл манай Лүнира бол нэг тийм амар сонио характертай заа. Нэг баг зэрэг ингээд судлаад үзсэн чинь ийм нэг ангор үлтрийн муурнууд хоёр тул тэмсэгцийн өвчин тусмагтал ихтэй гинэ. Маань Лүнира тийм шүү байгаа. Гэтэ яг анх олцсноогоо бодвол ер нь бол айгүй тийм зөөлөрсөн. Лүнира шиг ийм нэг ийм гот сонин амьтдагээс тооцвол нэг ганц хоёр нэг юм амьт байгаа. Гэтэ ерөөхдөө энэ 300 хэдэн амьтдаг ингээ харахад ер нь л дэвтэйхэн тэгэл тасаал гоё болчихдоо шүү дээ. Хүмүүсийн бодсноос илүү дээрэдэг. Тийм баг тийм. Одоо хүмүүс ингээд гудамжинд явж исэн муур нохоог олоод хайрлаад тижэхээр гудамжны зан нь хэвээрээ байд юм аа ингээд тэнжээсэн муур тэнэх гээд байд юм аа гэдэг. Тэр үнэ бас үнэ. Тийм. Жохон тэнэх гээд байдаг талтай. Гэтэ яг ингээл энэ ид чинь ингээл бүгдээрээ л гудамжинд байсан. Тэгээ гай ингээл тасаал болчихчин бүр хит олон жил ч юм уу тэгээгүй бол гайгүй дээ. Тийм дээ тийм. Тэгэл тухайн бас муурны л характер юм да. Бүр гот сонин ганц хоёр л ийм их амтан бай. Тэгээс бол нийтээрээ тэгэл ингээл гайгүй тасцсан ш. Бүгдээр болцсон ш. Тий. За одоо тэр ч сонил асуулт болох л та. Одоо ингээд дөнгөж шинээр амтан тижээж байгаа хүн ямар насны амтан авбал тохиромжтой гэж боддог вэ? За тэр тухайн хүний бас зан характер юм да. Тухайн хүнээсээ ер нь шалтгаална. Ер нь бол насан туршсан амтан бол амар штэ. Хамаагүй амар байдаг тийм. Бүхэн минь амар тий. Амар байдаг. Бүр хамаагүй амар байдаг штэ. Тэгээ ялангуяа бас миний л бодлоор жоохон одоо ахмад хөгшин байх юм бол бас амар бүр амар тал руугаа бол байдаг л. Хөдөлж яг хүмүүс ингээд дандаа гөлөг муужгаа хүсээд идэв. Итгэв би ямар хүсдэг үү? Яг нэгт хөөрхөн харагддаг, хоёрт бол ингээл багасаа хамт байвал яг ингэж бодох нь бас аргагүй л хальтаа багасаа хамт байчвал илүү гоё гэд тэгэж л бодоол. Гэтэ тэгээ том амт авах ямар ч ялгаахгүй илүү амар байдаг. Ялангуяа анх тижэж байгаа хүмүүст бол нэрийн яалччгүй илүү амар. Тий. Нааш ирэх үү? Одоо жишээл зулцаг гэхээр манай бондгор сая нэг энэ нөхөр чинь жоохон болохоор хитрхий сахилахгүй амар тэрийг юу нь бол өөр хүн тэрээ өгцөн байсан бол буцаахаар хэмжээний маш амар сахилахгүй
бүр амар шүү. Харин тийм ээ. Амьтан чинь жижигхэн байх тусмаа хэцүү байдаг шүү дээ. Тэгээд хүмүүс ч хүн болгон тэрийг бас ойлгоод төвчээд явах чадахгүй. Тэгээд энэ тэнд шээж баах нь хിവэрэ. Тэгэнгүүтээ юу ч мэдгүй команд байдгаа ойр зүрийн буцаад наашаа хүрээд ирч мэдгүй. Тэгэхээр та нар хэрвээ хүсэж байвал гөлөг бол надад бол айгүй хэцүү л санагдав. Тийш тий хэцүү. Үнэхээр ч жоохон ч асах хамаагүй штэ. Тийм. Яг хөөрхөн л таг. Гэтэл юугаач мэдгүй. Тий бүр тийм амар тийм няхуур бүх юмаа маш сайн судалдаг эмнэлэгт очоод тэр амьтанд цаг гаргах боломжтой тийм л хүн байхгүй л хэцүү. Тэгэл сургаал хідэн цаг тутамд памперсэн дээр аваачаал ингээл гаргаал энэ тэнд яавал тэрийг сургаал за ингэж болохгүй тэгэж болохгүй гэл айгүй цаг нартай байх хэрэгтэй шүү дээ. Тэрний оронд хэрвээ та нар шинэ гэрийн дижемэр амтан авахыг хүсэж байгаа бол жоохон дундаж нас биеинд хүрсэн амтан бодож үзээрэй. Ялцчихгүй бас хэлхийг хүсдэг өгнүүд нэг тэгэхгүй хүмүүс танаа зулцаг гин. Надад олон хүртэл ингээд зулцаг авъя гэсэн юм надад байна. Гэтэ үрчлүүлэх том амт муур том нохоосонд байна. Том хэр огтос өсдөггүй. Зулцаг хүсэж байгаа бол зулцагтай байж үзээгүй л байна да. Эсвэл мэдгүй тийм болов. Манай Ивалов насанд хүрсэн хойноо над дээр ирсэн. Тэгэхэд бол үнэхээр амар байсан. Яг мууж тийм болохоор ингээд нөгөө элдв юм уурж болохгүй, маажиж болохгүй гэдгээ ерөнхийдөө ойлгоцсон. Тэгэл гэдэг тэгэнгүүт ингээд шууд хумсаа буцаагаад нуугаад ингээд зүгээр болчдөг. Бүр ингээд жижигэн муужгаа авахтаа бол бүр нилээн бидэг гэсэн шүү дээ. Амар. Тийм. Манай Викорт амар эсвэл. Гэтэ бас манай Вика нарай хөөрөт байж. Тэр бонгор бол бүр нэрээ би үрч чадчих байгаа чи. Шүн мөн унтуулахгүй 40 нөл урч нь бүр өстө зовсон унтах гэж. Тэр нүл айлстай нэр хийх. Өөр ялангуяа шүн аягүйх тэгдэг тий. Тэр одоо ангаа хийх гэдэл тэгээд байна гэсэн л гэж. Хамд татгалт. Чам чи ингээд зүгээр шал хувийн л асуулт шүү заяа. Хувийн л юм ярьж л байна л та. Хэрэг өстөө нөгөө боломж нь олдоод ирээдүйд гоё том хашаатай гоё байшинтай болоод мөнгө төгрөгтэй тэг боломжтой болсон үед болно гэж бодвол чи ийм онцгой содон амтан тэжээхийг хүсвэл ямар амтан тэжээхийг хүсдэг муур нохооноос өөр нэг янд зөндөө байна л да. Одоо жишээлбэл нөгөө шилүүс самаа хөөр харагддаг. Шилүүс үү? Тий. За. За тийм ярих сарцаар. Үгүй тийм ээ тийм. Үнэхээр харахын хувьд бол үнэхээр үзэсгэлэнтэй харагдав. Тий, тийм хүн нэг сонин содон одоо могоо зогоодсон тижээж үзмээрэн. Аалцч бас гоё харагдаачих шиг. Чи цагаас тижээж үзсэн үү? Жохон багтаал. Тэгтэн хайлт. Надад загасаас одоо аюу гой санагдаад байгаа шүү дээ. Харахад бас үнэхээр тайвшруулах юм шиг санагдаад байгаа шүү дээ. Яа тийм яалчгүй нэг тийм өстой үзүүштэй юм л та тий. Туулаа бас гоё юм шиг санагддаг. Тэгтээ тийчээд хийцээ баг. Хэцүү байж магад хэцүү л байх л та. Би багтаа туулаатай байсан байхгүй юу? За бүр жоохон байхад 6-7 настай ч үлээ би бүр аюу жоохон бэби байсан юм. Тэгж яхад манай аав ажил хийгээд бартарт нь цалингийнхаа оронд бартарт нь туулаа авчихсан гэд бүжин бариад ороод ирсэн байхгүй юу? Тэгээд тэрнтэйгээ байж ах үе бүр үнэхээр бүр хайлт мултал сандаг. Айгуу жоохон байсан болохоор тэгэл гэрээр нэг ингээл хоргол тараагаал энэ тэнд хоргол гаргаал гэдэг байсан санагдтыг. Тэгээд юм нэг утас мутас мэрээл. Тэгээд үнэхээр аимхаа айнгуута бүр хөргөгчний доотлолт нэг имхэн л завьдаг үстэй. За нэг имхэн ч юм уу. Тэрнлөө шургаад орчдөг үсэн. Тэр яаж ч багтдаг үсэн. Туулаа сонирхолтой гэж магадгүй тий. Өөр нөгөө гүрвэлнүүд гүрэл чараа бодог манай. Бүр нөгөө том dragon leaf жилүүд ямар dragon жилээ. За бүр нэг юм том гүрвэлээд шүү. Бүр iguana шиг харагддаг. Тэр мөрөөр сонирхолтой л гэж. Чи яг ийм анхны амтныхаа түүхийг сандаг уу? Анх тижээжсэн. Тийм. Санал яахан. Нөгөө турист шүү дээ, баас амтнажсэн гэд. Манай аа маань болохоор нэг багта айгүй олон мууртай байсан. Тэг ингээ муурд ижидэг бас юм илээ. Манай ээж маань угаасаа зөөлөн тэгвэл багта бас нэг нохоотой байсан.
Тэнгүүтлээ нэг хамгийн анхны муур маань болохоор заа марцсан. Манай нэг хоёр уяалах маань маад идэг байсан байхгүй юу? Тэгсэн чигээ тэр хоёр өсвөр насны нэг хоёр жаах хөхт банд хөвгүүн л байгаа штэ тий. Тэгсэн чинь ингээл гів итүүлсэн. Хурц мөрд байл бичигнэгдээл яцсан гинэ. Тэгсэн чинь ингээд 0-ын тэнд өглөө 0-ын юу манай гэр рүү орж ирсэн ч үлээ. Манай гэр рүү орж ирсэн. Тэгсэн чинь алтгаа. Тэгээд тэгсэн чинь нэг хүү яаж байгаа ээж байгаа эдэргээл аав ээж хөр тэгэл айгу хөрхөмцтэй хаа наавын дуртай зүсний муурайсан. Тэгээд тийм болохоор за тийжээ чи ингээд өөрөө орж ирсэн амт ингээд тухайд би өлхийтэй байсан. Тэгээд тэрнээс хойш тэр муур маань маад 10 хэдэн жил амьдсан нэлээд удаа амьдсан айгу хөөрхөн бүр би ингээд айгу сайн дотор унтч чаддгүй хүүхдээсэн гэсэн заяа. Дандаа гадаа унтдаг, өвүүлээсэн цаа гадаа унтдаг. Тэгвэл манай муур заяа миний тэрний ингээд доор моор унтцдаг заяа. Ээж ингээд сүүл нь ингээд скигээр ингээд юм хийгээд өгсөн гэсэн. Тэгвэл ингээд тийш ороод унтцдаг. Намайг сэрээдүүлэнгууд очиж цонхон дээр ми явуулдаг. Бүр амьд baby camera байсан байх шүү дээ. Амар хөрхөө. Тэгэл ингээд би ингээд одоо ингээд хүндэрч мөндрээд бааж мачингууд ээж ингээд миний бүкс мөсөө гоож ахангууд миний ингээд памперсыг хүртэл ингээд цэвэрлсэн байдаг гэсэн. Тийм хөөрхөн тий. Тэгвэл нохооны маань түүх амир хөөрхөн бас. Тэгээ одоо бодвол зөв нэг манай ашаа машнууд чаас өвчл байсан мааши айгүй олон гөлөг жижиг гэж оролдоод нөгөөдөл нүхээд тэгээ бас нөгөө тухайн үед чинь лам бөөгөр л явдаг гэсэн шүү дээ. Тэгээ ламд үзүүлсэн жон юм нохоо тижээгээд тэгээ нэг ээж автобусаар наваа ингээд твэрсэн даан утцаа цүгэрсэн хамаатны очоод нэг им гүлэг аваад им гүлхээ ингээд цүгэндээ хийсэн наваг тэрцэг гэрлэгээ ингээд авч байсан гэж аахгүй нэг гүлэг. Тэгээд тэр гүлэг маань бас айгүй олон жил болсон. Уртаа маань хамт тэгээд шарик гэдэг нэртэй шар нохойсон. Тэр бас амар хөөрхөн марцсан заяа. Би чи ингээд хөлд орохоор мэдээж ингээд хөлдөл гарч марч явна штэ. Тэнгүүт ингээд нэг удаа ээж ороод ирсэн чинь ингээд байхгүй гинэ. Тэгээ нөгөө хоёр нөгөө уялахтаа нийлэлцсэн. Хайгаал ээж уйлал манай аа маань болохоор цагтаа тухайд нөгөө ээлжиндээ гарцсан байсан. Би одоо юу гэж хэлнэ гэж ааваас айж байгалцсан. Амар тэгжсэн гэсэн чинь нэг хурцнэ таньаш та дууцсан гинэ. Тэгээ очиарсан чи би тухайд нөө манай нохоо маань төрсэн байсан. Гэсэн чи манай нохоо маань ингээд хөвцсөн. Би ингээд яг ингээд дээр нь ингээд нэг насаад дээр нэг хөлөө ингээд тавиад ингээд гоё хөвцсөн заяа. Дээр нь тэгсэн чи нөгөө гүлгнүүд чи нөгөө миний дээр гараад хөвцсөн. Түлхэ миний нэг би нэг ногоонд дийлсэн маань юм нэг талан нэг үлзүүрэн л нэгдээ ингээд цохооцсон байсан гэж. Тэгээд намайг таниад мэдээд авсан гэсэн шүү. Йоо бүр нэг тийм хүн байлаа вэ гэж. Угаасаа багасаа юм байна. Тийм байна. За нөгөө түүхээ яриад өгч. Онцгой түүх хаа заа. Зөв бүгдээрээ л онцгой байгаа таа. Тэр бүр тэгтээ бүр спешиал яагаад вэ гэвэл нэг бас л нөгөө пэйж руу маань хүн бичээд тухайн үед чинь тэр байрных нь гадаа муур төрсөн байлоо эсвэл юу ч нэг зулцгнууд байна гэд хүүхдүүд ноолоод байна гэд надад хүүхдүүд ингээ бүр ноолж байгаа тэр зургийг явуулсан. Тэгээ нэг зулцгаанд бариад яагаад ч л одоо энэ үуц нэг зулцгаанд байрж авцсан оролцсон байсан аахгүй юу. Надад зургийг явуулсан жижиг бүр ингэсэн бүр амар нэттэй. Тэгэл тухайд ингээ бодож байгаа амтнд ингээ аварч явж байгаад айгүй олон гой хүмүүстэй танилцсан. Тэрний нэг хүн байсан. Тэгээд нэг тэр хүн яг амтнаа алтаад удаагүй байсан. Ялчгүй тэр зулцыг аврах хэрэгтэйсэн болохоор бид нэг ингээ таавчаач найраад тэгээд өгсөн аахгүй юу. Тэгээд 90 сар бол хөөрхөн цагаан алга муур. Тэгэл айгүй модулч жаргалтай амьдарч байгаа. Тэгсэн чинь ингээд өнгөрсөн жилийн өвөл хаа нэг зүйл болсон болохоор нөгөө тэр хүн маань болохоор нөгөө багтаа осол доороо сонсголоо алдсан. Тэнгүүч нөгөө ээждэг амьдардаг өндөр настай. Тэнгүүлээ нөгөө утаа мэдрэгч идэрч чинь болохоор нөгөө чанга чимээ гаргадаг юм шиг байлаа шүү дээ тий. Сонсголгүй чинь тэр чимээ 1000 чанга байгаад ямар ч хамаагүй шүү дээ тий. Тэгсэн чинь угаартаад бүр маш ийгүү болцсон байсан чинь тэр нөгөө өгсөн муур маань зулцсан маань тэр эдийг сэрээгээд тэгээд ам гарсан. 2 хүний ам. Хөөе. Шууд ингэ шар ус босч. Харин тий бүр ямар азар тий. Тэр муурыг шахсан. Тийм. Үнэхээр спешиал түүх юм. Өстө хөөрх юм. Чиний хайрцууд багалдаа. Гэхдээ ингээд нөгөө нэг амтантай тэгэл тэрийг алдаал, хайгаал ингээл бүх болж байгаа процесс ингээл олны нүдэн дээр байгаа болохоор ч тэр юм уу хүмүүс бас надтай түүхээ хуваалцдаг байхгүй. Тэгээд ингээд
хэд хэдэн удаа ингээд уулагч би амар гонигтай байна. Манай муур нохоо ингээд хөгшин болоод эсвэл жоохон өвдөөд ингээд аргагүй ирэхэнд би ингээд унтуулах шаардлагатай боллоо. Эсвэл ингээд хөксөрж байгаа болохоор би ингээд яндаа энэ мэн ингээд удахгүй болох нь дээ гэж боддог надад их гонигтай байна. Би энэ хагцлыг яаж давж гарвал дээр ирвэ ч юм уу те. Тэр одоо ингээд даван тулж байгаа процессосоо хуваалцаач гэдэг байхгүй. Гэтэ ингээд тэд нар надад илүү азтай санагдаад байдаг байхгүй юу? Яагаад гэвэл тэд нар ингээд ядаж ингээд баяртай гих боломжтой байгаа зү тий. Виас нөөнд тэгээд тэнтэн нөө одоо бас подкаст нь жорж байгаа юм чи бас ингээл гоё яриа болох гэж хичээгээл ингээл бүх одоо юу ярих уу яах вэ гэж бас бодоод тэгээд бас нөө өнгөрсөн жил бас айгу бас муухай юм болсон. 3 амтнаа алдсан байхгүй юу? Тэгээс тэр мэр ингээл батсан ч бас л нэлээс сэлгнэл амарсан. Бүр яг ингээд нөө одоо за унтуулах тийм процесс байсан. Чамд яг ингэж алдах процесс бас байсан уу? Гэт яг одоо жишээлбэл тэр 3 амт тэргээл тэгт амар айгүй боломжгүй нөхцөл айгүй зарим нэгнийх нь бүр ингээд үгсэн шалтгаан тодорхой бус юм хүмүүс бас харамсалтай төгөөд өндөө байна. Тэгэл ингээл амар аврах гэж ингээл амар хичээгээл ингээл амар сэтгэл зүрх ингээд зориулаад ингээл авчирна. Тэгвэл унтуулж нэг дараа ялжлаа юм хэцүү байдаг л та. Амтын ингээ авраа явахад амар хэцүү. Энэ мэт ингээд амар нэг болохгүй бүтгэмүүдээс зөндөө байгаа. Тас хүмүүсийн хил амт амар тийм болохоор би ингээд бүр ингээд сэтгэл зүрх ингээд шууд цаажилждаг. Тэрний юу нь бол амар идэг. Хил ам бас муухай юм байл шүү дээ. Амар шүү дээ бүр амар шүү. Гэхдээ ч одоо өөрийгөө яая гэж хийж энэ линчминий хувьд том хагцал байгаа шүү дээ. Нэг яая гэж яхад ч юм бас тэгэл байнга сануулдаг ч юм уу тий. Мураа яасан хоогоо яасан амтнаа яасан ингээл өдөр болгон эсвэл за сануулгын ч яг ойлгомжтой байлаа гэж бодоход ингээл муухай гүтгсэн юмнууд тий. Бүр тийм хүмүүс ойлгохгүй шүү. Гэтэ бас ингэж боддгоо ингээд юм хийж байгаа. Тэнгүүд бас ингээд юмнуудын учир начрыг ингээд аягуулсаа ойлгодог. Хэрэг би юу ч хийгээгүй байсан бол учир начир ойлгохгүй. Тэнгүүд ингээд хаа хамаагүй ярьдаг. Хүний ингээд эмзэг цэгийг шууд онж хилдэг. Бас ийм бас хайнг нөхөр бас болчихж байсан юм дөө. Ядаж би ингээд ойлгодог, мэддэг. Бас ингээд бас талархаж байгаа. Тийм. Бас ялчгүй тийм хүн ингээд юм ойлгодог. Аягүй сонин юм ярьсан тийм хүмүүс бүр зөндөө идэх ш. Эмзэг цэгийг онох бол өстой амархан юм шиг байлээ. Бараг яасан хүүхдтэй болоод гаргаа хийц юм уу өнтер гэхээр тэгэл бүр угаасаа амар муухай санагдал. Би уул нь бүр хүүхдтэйгээ хамт байлгахын тулд хүй ханда болио. Энэ бол гэхдээ яг айгүй зориултын юм шиг хан байдаг байгаа. Тийм шиг үнтэй айгүй дажгүл дуграад. Айгүй дажгүй. Эсхийн ханыг нэрээ муур мажихгүй бол хэн мажих вэ? Одоо тэгээд чи тэр унтуулганы дараа одоо ингээл ийм хөл хагцлын дараа нь яаж тайвширдаг вэ? Одоо би бол нөгөө нэг идэж тайвширдаг төрлөө. Тэгээ одоо амар таргалцсан ба. Би тэгтээ ингээ биендээ би бол биендээ бүр амар баялдаг. Би бүр амар идсэн. Инээс илүү таргалж болох уу идсэн аахгүй тэгтээс гайг байгаа. Бас ч гайгүй. Саасгууд арай баг таргалсан гэдэг юм. Юу нэгэл айгүйх идэн тэгэл мэдээж ойлгохгүй болцсон гэж. Би ч тэгэл нэг хүмүүс ээж нэг хүлж чадахгүй болохоор тэгэл эмнэлээс гарч маа лаптоос бодолтой сууж чадах ганцхан. Тэгээ тайжсан. За гэх босч өгч бол. Харин би өстө нэрээ өгтлөө уйлсан. Тэгэл ингээл энэ тэнд хүмүүсийн амтантайгаа байгаа зураг мургийг хараад уйлаад тэгэл наа чи бүр амар үг зүрх ингээд шууд бацаж байгаа байхгүй. Энэ хүний амтан байж хаад минийх яагаад байхгүй хаа гэж боддог. Тэгэл гівгэнд байж байгаа л гинт дуу муу сонсоол уйлмаар санагдал. Тэгээд уул нь ингээд бүтэн жил өнгөрч байгаа бараг жил болох жоохгүй 4 сарын 20-нд алдсан шүү дээ. Тэгж яхад вирус зүгээр болдгоо юм байна л да. Одоо тэгэхэд дахиад амтан тай болно гэж бодохоор уул нь яг тэгвэл гоё л доо. Тэгтээ одоо тэгээд дахиад алга болчихсон. Тэгээ жоохон та ингээд жоохон сэтгэлээ тайвшруулсан дээрээ. Уусаа та тэгээд явцтай уусаа амтдавчл таарах бах таа. Уул нь бол тэгмээр л энэ хүүхдүүдтэйгээ хандаа хамтдаа
гэр чинь нэг юм амтантай байхаар ингээд яг бүтэн санагдаад байдаг байхгүй. Одоо юм жоохон хоосон ч юм шиг. Уул нь хоёр хүүхдгүү гэдэл байна л та. Гэтэ бас нэг орон зай үлдчихэж байгаа байхгүй. Тэгэл одоо хүртэл идүүрнүүд нь тэгэл тэр төмөр тормоор юмнууд нь бүгдээрээ байгаа. Тэр хэрэгслүүдийг одоо эзэнтэй болох л бах та. Манай нөхөр бол ингээд илүү баг яатсан юм шиг байгаа ингээд. Бараг юм олон гэдэг тийм жоохон найдвартай. Би болохоор ингээд энд нүгээр лам амд үзүүлсэн бохгүй юу? Тийм. Таны юмуд бүгдийг нь уншиж хардаг штэ. Мэднэ. Тэгэл таны шивэзэг чааш. Яа. Үгүй тэгсэн чи бүр амар хантай юм бэлээ. Яг ингээд өдөр болгон харахаар амар хөөрхөн. Бараг ингээд би одоо хүмүүс танихгүй хүмүүс асууж масуул хилдэгчгүй ингээд манай муур 3-тай манай нохоо 4-тэй гэл хилдэг. Тэгээд тэр болгонд ч уйлаа. Тэгээд тэр маань алга болоо тэр маань тэгж цонхоор гарчгүй гэдгээл хэлдэг шүү дээ. Одоо эцдүүд тэгвэл ингээд амьтдаа удаан аз жаргалтай эрүүл байлгахын тулд хийх ёстой алхмууд. Тэгж хамгийн түрүүнд хоолтой, орчин байна, вакцины туулга дээр тий. Хоолыг бол нэг айгүй сайн судлах хэрэгтэй. Манай Монголд эдэг ихэнх хоолууд бас мяа хийх нь. Хийх нь мяа. Тийм болохоор орц найрлагын судлах хэрэгтэй. Royal Canin-ийг айгүй сайн гэлгүүд. Тэгс сүүлдээ тэрийг голцсон шүү. Тэг хямдхан ямар GVV юу ч үлээ нэг хоол авч өгч амар дуртай ийцсэн. Тэгээд бид нэр ингээ эрхлүүлээд хоолноос өгөөд идэг штэ тий. Өөртөөхөө идж байгаа юмнаас тэр бас тэр нөгөө цусан дах юм үг нь ягаад мөнгөн цөртөө болох нуухдахт нь их нөлөөлдөг үү? Яг мөнгөн цөртөө болохоор бас шууд гэж нөлөөлнө гэж яриа шин. Мөнгөн цөртөө юу нь бол өвчнүүд ч угаасаа дархлаанаа л өвчин штэ тий. Тэгэл яг бас нэг хитрхи их тийм амтлагчтай янз бүр юм өгөл өгөөд дими. Одоо хооморнуудыг одоо идэж болохгүй хоол гэл нөгөө интернетээс хаал бүгдээрээ айгуугаа гараад ирдэг штеп. Тэр мэдээллүүдээ уншиж байгаа л те. Хаяа нэг цэвэрхэн махцах хөхүүд бол ямаас ирсэлэхгүй штеп. Тийм. Тэгээд айгуу өвдөж мөвдөждөм байлээ зөлгнөт ч. Манай нохоо бит хоёр зүгээр туулголын эргээр зугаалж гүүж тоглож явж байгаад нэг мэдсэн чинь цаас орсон байсан. Нэг мэдсэж баахан цус. Хүүе юу вэ гэдгсэн чи шилэн дээр гიშгцэн. Тэгээд ингээ алхахаар бөөн цус гараал яваад байгаа байхгүй тэгс мөртлөө өөрөө яахчгүй. Тэгээд шууд имлэг орсон чи ингээд хөлийнхөө сарвууг ингээл том зүсцэн байдیں۔ Тэгээд бас тэр мөрийг нь ойдл модлын цэвэрлээл солиулаад яа. Чи хойж авахгүй бүр аим хэцүү мэл ч тий. Хоёусан уу? Ойсон. Бүр ингээд амар том бүдүүн ойсон. Бүр яг нөгөө тэр бор сарвууных нь тэр нэг савх шиг хэсэг. Сони юу юм бэлээ. Тэснэ тэндээс хорвтой болж маас. Амьтад гэж хөөрхөн шүү энэ цэлгэнүүд. Бүр яалч зугааташ гэрт нэг амьд тэмтэн байна гэдэг чи яалч бол нэг гоё. Ялгаа муур зур бол аюугүй тийм тайван гоё. Нэг цаанаасаа л нэг гоё мэдрэмж. Тийм энергитэй. Энергиэр аюул тэр тий. Би чи ер нь жоох аймхаа төрлийн хүн баггүй юу? За. Тэгээд мууртай болсноос хойш ингээд гэртээ юмнаас айхаа болсон. Тэр яг нөлөөлдөг юм шиг санагдсан ш надаа. Би шин бэн харах бицхтаа за муур манаа гэж тэгж айхгүй бицсэн ш. Харин тийм. Тэгэхээр яг эднэр бас нэг юм цаагаараа энерги бас цэвэрлэж мэвэрлдэг бах уу. Мууртай айлч бас нэг хамгаалчгүй. Яг би нэг тийм амар тийм хурсаг ч юм уу тийм энерги тийм хүнтэй сайн итгэдэггүй бас нэг сайн мэдгчгүй. Гэтэ ялчгүй нөгөө муурны энерги цэвэрлдэг айгүй стресс тайлдаг тийм их юм мэдээлэлүүд бүр айгүй олон бид ш. Зүгээргүй л гэдэг бах. Зүгээр стресс тайлдаг юм бол яг үнэн тий. Тэр үнэ. Айгүй тийм амар гоё тухтай гоё мэдрэмж өгдөг. Нохоо бол стресс дүүлдэг. Үгүй шүү. Айгүй тийм амар хөгжөөж өгдөг юм шиг санагдчих. Айгүй тийм хөдлөгд. Бүр угаасаа яг ингээд энэ ямар мангар юм бэ гэж бодогдоод ингээд яг ингээд оо да гэт айгүй. Сүүлд бас нөө френчууд амар хөөрхөн санагдсан. Нөө одоо нөө Куприг нөө гэртээ байлгаж байгаа шүү дээ. Нэг харах өтөсөр сууж юм. Йоо яалч нэг өмнө их амар согтос одоо бүр айгүй хөөрхөн санагтаад айгүй хөөрхөн юм элий. Одоо бас таалагдсан. Тэгээд айгүй авсаархан. Ингээд мада. Би ингээд нөө банхар хаски идрийн усанд оруулахын тулд заавал нэг газар л авч мавждаг байхгүй. Өчтөр уржигдэр усанд оруулаад френчууд нөө
ялчгүй нөгөө амар мамрынхаа юмнаас болоход бас нөгөө хурдан үнэр орчдөг гинэ. Ялчгүй манай хүн үнэр ороод усанд оруулаад яг муур усанд оруулдаг шүү тарууллаа. Гэртээ. Харин тийм ингэсгөө төбөн дотор л. Харин тийм шүү дээ тий. Ястаа хөөрхөн. Одоо хүмүүс ингээд нөгөө нэг гудамжны амтан, залбан амтан гэдэг шүү дээ тий. Хүмүүст ингээд нийтээр нь яг ингээд нэг юм ойлгуулъя гэвэл чи гудамжны гудамжны ч байх те одоо энэ холимог цустай амьтдын тухай нэг зүйлийг ингээд тэр чин буруу шүү, ийм байдаг шүү гэд ойлгуулахыг хүсэж байгаа юм байвал зөндөө юм байна. Тэгээд байхгүй. За зөндөө. Тий. Яалгаагүй л үйлдвэртэй амьтантайгаа үйлдвэртэйгээ яг л адилхан нохоо тий. Тухайн амьтан айгуу муу тэжээлтэй байсан болохоор ч юм уу тий олон шалтгаанаас бас муухай ааштай болох тохиол би энийг бас нэг зөвөөр хүлээгээд авчих хэрэгтэй. Тэр ааш зангийн асуудал юу н байдаг дөө. Тэрнээс биш царай зүс байр байдлын хувьд бол хамт байгаал ирэхэд бүгдээ л хөөрхөө. Хөөрхөн шүү дээ амар. Тэгээ ялангуяа дасаад ингээд бүр хөөрхөө гэдэг өө эн чи юу. Монгол одоо жишээл одоо үйлдвэргүй нохог гэрт идэж байгаа хүмүүс зөндөө байгаа. Харин тийм. Хөөрхөн. Тэгэл адилхан бусадтайгаа адилхан үйлдвэртэйгээ адилхан юм хүмүүс орно. Бас нүнгэл сүүлд хүртэл ингээл нэг үйлдвэртэй хоод ижидэг хүмүүс үйлдвэргүй амьтдайгаа ингээл жоохон атлах нэг тийм их хандлага мандлага айгүйх гарсан. Нэг тэхэ болоосоо гэж амар хүсэж байна. Бас хоорондоо тэхүү тийм штий. Яасийн ямар ч юм нэг айгүй сонь юм яриад. Би нөгөө түрээсэн штий те. Гоё амтанд ижиж бол үйлдвэртэй амтанд ижиж бол үнэтэй амтанд ижиж бол бас энэ нөгөө нэг юм ядарсан амьтдайгаа нэг атлаад хэрэггүй штий те. Тэгэл хүмүүс айгүй жоо бас мухаа. Энэ одоо хүрээлэл нэг амьтдад хайртай хүмүүсийн хүрээлэл бас айгүй драмтай юм байлээ гэж харсан. За айгүйх бүгдээрээ гэхдээ айгүй сайхан сэтгэлтэй маш их зар ордог, маш их амьтан олдог, бүгдээрээ тэрэнд ингээд туслахыг хичээдэг. Тэгээ бүр ерөөсөө мартадаггүй нэг амтаа орж ирэхэд энэ хулангийнх энэ эсвэл тэнд байсан тэндээс олсон тэрний амтан биш үү хэд хоногийн өмнө тэнд байсан тэр амтан биш үү гэд ингээд бүгдээрээ айгу холбоо хамаарал айгу сайтай юм санагдсан. Тэр чинээрээ бас нөгөө бүгдээрээ айгу сайн байхыг хүсдэг болохоор ч тэр юм уу би энийхээ бас адлах нь бас их юм шиг санагдсан. Ялч олны дундаа зүбэр хүмүүс агаад. Харин тийм. Тэгэл гэтээ бүгдээрээ л эцсийн зорилго нь сайн сайхны л амьттай хайрлахын л төлөө байгаад байгаа учраас гой санагдсан. Чи ингээд яг энэ чиглэлээрээ одоо амьтдынхаа төлөө ирээдүйд ингээд хүсэл мөрөөдөл чинь юу вэ? Алсын зорилго чинь чи юутай болохыг ч юм уу эсвэл энийг эсвэл хийх шаардлагагүй болохыг ч юм уу хүсдэг үү? Эзэндээ. Ялч яг ингээд олон нийтэд гэх юм би нэг ингээд гоё ингээд том ашаатай, том байшинтай тэгвэл бас ингээд амьтдын хэсэг гэж бас байлгаад тэрэндээ бас ингээд гоё олон амьтантай болохыг хүсдэг. Тийм. Сайн олон муур туртай. Ялчгүй би ингээд олон мууртай болох хүсдэг төлөв юм нэлээ гэхгүй. Бас л их арчилгаа их л хөдөлмөрч хүний л ажил шүү дээ. Одоо нэг ингээд амьдрал тогтоодог 40-50% хүрээд явуулаг болох юм болоо гэж би бодсон. Тийм. Ер нь хиддээдэж болох бах уу? Манайхан бас айгүй олон амтнд тийжээдэг ийм мундаг хүмүүс зөндөө байт юм билээ. Тийм зөндөө байгаа. Ер нь бол нэг сүүлийн үед юм бол хүмүүсийн хандлага гэдэг бас айгүй гоё болцсон. Тийм. Спейцлага гэдэг айгүй сайн мэддэг болцсон. Би чи ингээд нэг эмнэлэг орох тоолондоо л баг амтнд спейцлага хийлгэж байгаа эцдэг вакцины болгоно хийлгэж байгаа хүмүүстэй дандаа тэгж таардаг. Ер нь бас муучин байна, бас сайн юмнууд бас зөндөө байгаа. Тэгэлгүй яах вэ? Зөндөө байгаа. Өстой сайн байгаа. Эмнэлгүүд ч гэсэн бас дажгүй сайн байгаа тий. Тэр дуудлагаар ирдэг эмч байт юм билээ шүү дээ. Тэр өстой хэрэгтэй санагдсан. Орой 8-9 болж байхад дуудсан ч хүрээд ирсэн шүү дээ. Тэгээд тэр нэг жижигхэн гүлэг болцсон байсан хгүй өстой нэг ийм хүн гүлэг биднөө бас харсан. Тэрийг тэгээд надтай нийлж тэр давстаа ус уулгаж зөндөө удаан байсан шүү дээ хүрхэн. Дуудлагын эмч байд юм байл шүү та нар. Ялчгүй хэрэг болдог. Үнэхээр цөөхөн болохоор бас хүрлцдэг. Миний бол дуудлагын эмч дуудсан түүхээ дандаа бүтлгүүцсэн. Дандаа ирээгүй. Тийм. Гэтэ ялчгүй цөөхөн баа болохоор хүрлцэхгүй байхгүй цаг нарна. Энэ ер нь тийм байдаг шүү. Тэр тухай мэдээж авбал бас зүгээр тий. Хоёлаа ингээд гоё ингээд улсын хурлд нэр дэвшиж байгаа юм шиг гоё мөрийн хөтөлбөрөөр ярил л да. Чи ингээд хэрвээ хүч чадалтай, эрх мэдэлтэй болвол
яах вэ? Хамгийн түрүүнд бол мэдээж бол үржүүлгийг айгүй хяналттай маш зөв болох талаас нь арга хэмжээ авна. Зарим 20 минутын 20. За тэрнийхэн дараа нь хүмүүст мэдлэг өгөх. Яаж тийжэх вэ? Яах вэ хүү? Ер нь би ер нь амтнд тийжэх юм уу биш юм уу? Гэдэг талаас нь айгүй бодуулах, мэдлэг өгөх. Тиймэрхүү юмыг л хийндэ. Тийм. Түрк мөрк бол бүр муурн зүгээр хаасайгүй л үж тийм л шүү дээ. Бүгдэрнгийнх нь муур болсон. Нийтээрээ муура хамтдаа тийждэг ч явах шиг тийм. Хүмүүс чинь тэгэл нэг муур заваа ишээ тийшээ манайхан чанаа атлаад идэв штэ. Багасаа мууртай би бол үхээгүй л энэ. Эцнээ яадаг ч юм уу ёо. Байрны хоор дэрэг алдаагүй юу? Алдаагүй. Байгаа шүү. Яг байх хэвээр яг байж л. За. Тиймэрхүү нэг сонин нэг муур зур адалсан нэг тиймэрхүү мухаа бодлоос болоод бид нар турк шиг байж болно штэ. Тэгээ ядаж тийм тэр санхүү мөнх нь одоо тэр аюу том асуудал байх. Ядаж нэг адлахгүй ингээ нэмж зодож янз бүр болохгүй. Тиймэрхүү бүр ингээ түүхүүд тохиолдолд бол аюу олон. Гэл тэр байрны харуулна тэгж зохиод тэгж хөлийн углаад ингэсэн тэгсэн гэд иймхүү түүхүүд аюух байдаг. Нэмж тэгж зоохгүй л зөв харт бид нар ингээ бас ингээ амьттайгаа зөв харьцдаг тэр амьтдын характераас арай өөр биш шүү дээ. Тий. Эзэнгүй амьт нь аюу тийм олон ус зөндөл ах шүү. Тий. Одоо ингээд чамд хандив өгч болдог уу? Тэгвэл бол тийч амар их хэмжилгээний зардал, хоолны зардал. Яг нөгөө өвдсөн амьтаа олцоод бол нөгөө нэг юу яадаг. Ацтаа савар төрөмбөс байгуулахаа аль биосны дансаар нь хандив цуглуулад явцдаг. Тий. Тэгээд яг зөвхөн эн чинь бол эмчилгээний төлбөрт зориулагдах мөнгө шүү дээ, тий. Тэрүүгээр ингээ үржил хаах мэцлээ дээр нь бол хийлэгдэг. Тэрнээс гадна бас нөө хоолунд наанууд цаана бол маш их зардал гардаг. Тэрэн дээр бол нэгтгэж хандив мэдүү гэд байдаггүй. Өөрө болохыг хичээдэг. Тэгвэл бас нөө хүмүүсийн хилэн мэдэр бас амар ядаргаатай. Тийм ээ. Яг нөө хүмүүс хэрвээ ингэж асуувал би нөө шууд нөө хом орныхонд хоол нөхчл болно шүү дээ. Бас хоол ис айгүй хөргөлдөг. Харин тий. Ялан ийлсмэл бас ийлсээ голн надулж ирсэн. Тийм тий. Чи нэр ямар мэрэгчлээ ямар ажил хийдэг хүн юм? Одоо танилцаж байна. Чи хэдэн настай хүн юм? Би болохоор нөө Францын орон судлалаар төгссөн. Тийм. Одоо мандалд ажиллаж байгаа. Офис ажилтай юм биш үү? Бас тэрнийхээ хажуугаар 15 амтан тэгээд ирэх ёо. Асал чанга штэ. Чанга. Би тэгтээ ингээд амар тийм жожиг төрлөн. Нэг ер нь бол тэгж нэг нээлттэй тийм одоо ташиг би бол хийж байж барах чадахгүй. Тийм нээлттэй банк контент хийгээ тийм байж чадахгүй. Гэтэ нэг хүмүүсийн бодлыг хандлагыг өөрчлөх хэрэгтэй гэдэг би өөр амар ухамсарлцсан байгаа болохоор л одоо нэг контент хийчихгээл ингээл нэг хичээгээл явчихлаа. Тэг яалч ингээл би өөрөө амьдралтай хүн тий ажил хийн өглөөсөөс орой 6 хүртэл тий. Тэгээ тэний хажуураас гэр орны ажиллагаа за би өөр амтантай идрийг асарна. Тэгмүүлээ нэг энэ амттайгаа бас нэг юм хүмүүс наануу цаанууг би бас өөрөө сайн нүрэ ажил хийн тий. Би одоо групп пэйж идрийг бүх юмаа ингээл хариуцаал энэ пост тэр пост энэ тэргээл бүх юмаа хийдэг. Ялч бас нэлээд завгүй байдгаа. Жигтэйхэн. Тэр хүмүүс нөө азтай саврыг яг ингээд нэг газар байрладаг. Тэгээд ингээд амтан авдаг газар гэж бодоод байдаг шүү дээ. Азтай савар ямар зохион байгуулалттай ямар газар гэдэг юм бэ? Тэр нь болохоор асамжийн газар хийж үзсэн. Тэгтээ аюу 12 онд яг дөнгөж нэгтгэж явахдаа. Гэтэ ийм олон амтан, ийм хэцүү нөхцөл угаасаа боломжгүй. Яг болно л та. Гэтэ үр дүн багтай. Айгуу хэцүү гэдгийг нэг ойлгоцсон. Тэгмээ бас имлэг нээжсэн. Тий. Тэгээд тийм болохоор нэг илүү одоо яг л өмнө түрүүний хэлсэнчлэн хүмүүсийн хандлагыг өөрчлөх тэр хүмүүс рүү чиглэсэн ажил хийхийг ирмэлзээд ингээ хичээгээд янз бүрийн юм хийгээ авч байгаа. Тийм төрлийн бас байгууллага байна. Хэдэн хүнтэй? Хоёулаа. Арайч хоёулаа шүү дээ. Байнгын идэвхтэй байдаг хүмүүс нь бас цөөхөн нэг 10 хэдэн ч юм уу те. Тэгмүүлээс заримдаа оролцоо наануу цаануу гэдэг хүмүүс бас байгаа. Нилээд. Би яг бол тоог нь мэдэхгүй мэн үү. За өнөөдөр ирсэнд баярлалаа. Энэ хоёрыг авчирсанд бас баярлалаа. Сэтгэл дэвтээд их гоё байлаа. Гоё юм ярьсанд баярлалаа. Хоёлоо
Тэ цөөн ч гэсэн хүний бас ингээд бодлыг өөрчилж чадсан болж штэ тий. Тэр чинь бас цаана ингээл цөөн ч гэсэн амтны ам яригдж байгаа юм чинь тий. Амьдрал яригдж байгаа. Нэг хүний бодлыг нэг маркетинг гэдэг дээр ярьдаг штэ тий. Нэг хүний цаана 5 хүн байдгаа эдэргээл тий. Нэг хүн нэг зөв мэдээлэл өгчүүл тэр хүн ингээд цаанаа найзтайгаа ярихтаа ч юм уу нэг удаа ярьчил таараа тэр яриг нэг 2-3 сонсчил таараа гэдэг ч юм уу те юм хүн уусын мэдээж таарна. Надаа бас тэгээд ингэж амтан аварж тэжэхэр ярахад түүхэн ч гэсэндээ бас сонирхолтой юм санагдсан шүү дээ. Йоо энэ маань тэр дэлгүүрээс авсан гэж хэлснээс яг тэгж болно л доо. Одоо тэндээс олоод анх олоход маань тийм байсан. Яванда бит хоёр танилцаад ааш занан тэгж наашилсан. Бит хоёрын нөхөрлөл, бит хоёрын хайр дурлал ингэж эхэлсэн гэд ярил бас илүү гой сонирхолтой түүхтэй, илүү баялаг шүү дээ тий. Таныг сонглоо. Намайг сонглоо. Тийм ээ би яллаа. Сэнү ногоно. Тэг очиж ирэхлээ гэж бодчих тээ. Баяртай ногоно. Ямар хөөрхий юм бэ. Баярлаа. Баяртай. Таньцсан баярлаа.